За өглөө өдрөөрөө минь өнөөдөр би та гэдэгтээ соло левлингээс дутхгүй зураглалтай Star Embracing Swordsman-ыг ярьж өгөхөр бэлтгэлээ. Энийг бас л нүдэнд харагдаж сэтгэлд хоногчлолч нь ярьж өгтөл духлан сууж таалан сойрхоорой. Мөн янз бүрийн сонирхолтой манга, вебтун зурагт номуудыг уншихыг хүсвэл www.mngs.com руу орж уншаарай. За тэгээд би олон юм нуршаад явах шууд бичлэг рүүгээ орцгоё. Let's go. Харанхуй тэнгэрт гэрэлтэлгүй хэнийг ч харж чадахгүй хогийн цэгт унсан байсан ч тэр од хэвээрээ л байх болно. Шүн бүр ирж илд хар зогсох энэ хүүг Влад гэдэг. Манай голдор яа хэд ч харсан янзын юм аа. Мань хүн сэтгэлдээ бол илд барихыг хүсдэг гэхүүтэй. Даанч ядуусын хороололд амьдардаг болохоор илд бол угаасаа үнэтэй нь ойлгомжтой. Тэгэл сэтгэлээ твтэхээр нэгэн дархны газар ирж илд харж зогсож байгаа нь энэ. Тэгжил таарна чамайг энд байна гэж мэдсэн юм аа. Хэмээ үгсээр ирж буй нөхнийг Жимена гэдэг. Манай голдор Владтай хамт өссөн ер нь л багын найз нь. Ийм болохоор ч л хүмүүс чамаар 100 яриа тараагаад байгаа юм штэ. Юун 100 яриа? Чамайг сэлэмшиг хэлбэртэй юм барих болгонд хоолой сонсогддог гэвцтэй. Өмнөх амьдралаа ямар үлийн өрүүлсэн болоод ингэдэг байна. Ямар хүн гэхээр аянган нэрхүүлдэг байна. Тэгээд очиж тасхаар аянга шүү. Хэсэгтэл мухалхаас гараад дими юм биш үү. Шинээр домдогцсон хамблам их яривхтай хүн гэсэн шүү. Гэх мэтэр Жимена үглэж эхлэх бөгөөд мань Влад ярианд нь төвөгшөж эхэлдэг. Одоо хараа зогсож байгаа энэ нэлтэн 5 алтан зоосны үнэтэй бөгөөд ядуусын хороолд амьдардаг хүмүүсийн хувьд баг бүтэн жилийнх амиг зогоохуц тийм их мөнгө юм байна л да. Тэгэд энэ хоёрыг яриа зогсож байсан энэ нэлтийг уралсан дархан гарч ирээд л манай хоёрыг хөөж туун. Манай хоёр ч яахвтай тэгээд хөөгдөл явдаг. Уг элдэн дархан өвөгийн хамгийн сүүлчийн бүтээл өгөөд ядуусын хорооллоос явж гэрэлтэж чадах хүмүүст л зарна гэсэн зорилготой юм байна л да. Анти энэхүү ядуусын хорооллыг Согара гэдэг. За манай хоёр нэг уушийн газарт ажилладаг. Нэрийг нь мартчихлаа тэгж байгаад хэлье гэж. Тэгээд тэр уушийн газарт нэг гүзээгээ онжуулсан хөлсний цэрэг нэг эмэгтэй хүстэй чирсэн явж байдаг. Муу хүүхэн чинь намайг л ууртана гинэ. Би таныг яаж л уурсан бэ? Энтергээл чирүүлээд явж байсан Влад гараад ирнэ. Манай хүн лаа хийж асаадаг. Ер нь лаа зардаг гэдээ ойлгож болно. Жишээ нь лааг асаасан бол унтартал нь эмэгтэй хүнийг худалдаж авдаг гэх юм уу та. За мэдхгүй. Жоох хүүхдүүд үзэж байгаа болохоор ингэж орхиё. Тэгэл лаа чинь өстой 5 минут ч болго унтарчлаа эзнээ дууд үгүй бол ээжигээ дууд гээл нөгөө хөлсний зэрэгчин барьхирсан чинь манай Владын уур нь хүрээд эхэлнэ. Хөөхий Влад бүтэн өнчин. Тэгээд энэ лаг асаага 5 минут хүрэхгүй унтарвал чи наад эмхтэйгээ яасан ч болно. Харин 5 минутаас өдрөвл би чамайг өгтөл чинь балбан мэдээ. Тэгсэн чинь л нөгөө цэргийн чинь хөлс нь урсаал. Юу вэ? Ямар хүүхэд гэхээр ийм нүдтэй байдаг юм бэ? Гэл байж хат нь Влад аль хэдийн лаг асаацсан байдаг. Нөгөө зэрэг цаг харж амтсангүй хэд дээр тавьсан байсан бэ гэж цаг руу харсан Влад нүүрэн дундор нусч хайснаа. 5 минут хэтэрчлээ бэнд минь гэж хэлснээр үргэлжлүүлээд балбаад эхэлдэг. Энэ гүзээт яг хөлсний зэрэг муу юм да. Яахаараа жаах хүүхдэд ингэж зодолдог байна ер нь. Аанаас. Влад ч үргэлжлүүлж зодсноо. Ээжигээ дууд гэлөө. Чамд л гэж хэлэхэд надад ээж байхгүй гэд балбаж өгнө. Маргааш нь ч болж лаг нь хин нэгэн оролцсон байна гэсэн чинь нөгөө уушин газрын чинь эзэн эмхтэй нь оролцсон мэдээ өөрөө. Яагаад гэсэн чи өвчлөлтэй санагдаад энэ төр ёо. Влад ч зөөгөл алхаад явж байсан хитэн танхаа ирснээр мөнгө нэхэд наатын. Тэгэл зодон болох юм болоо гэсэн чи нөгөө танхаан нар нь Владаас хайгаад. Тэгснээр Владын ахалдаг халаасны болгооч хүүхдийг барьж аваад зодтсон байдیں۔ Яагаад зодчих гэсэн чи энэ хүүхэд нь энэ танхаан нарын юмыг хусах гэж байгаад баригдаад нялга балболцсон байдаг. Тэгэл яах вэ? Мөнгө өгвөл энэ хүүхэд чинь зүгээр явуул гэдэг байгаа гэх юм уу та. Тэгсэн нөгөө өчигдөр нь хөлсний зэргийг бэлд нүцэндээ. Тэрнээсээ 5 алтан зоос аваад илд авах гэж байсан юм байна л да хөөрхий. Даанч ингээд энэ хулгайч бацаанаас болоод мөнгөгүй болчихж байгаа. Владыг өсгсөн нэг бор ярьстай залуу байдаг. Халимны ангийн бизнес хийдэг. Манай хоёрыг баг багт нь шүрмэс суруугаа тасуусаасаа болоод таяг тулж явдаг болсон. Влад ч ирээд өчигдөр юу болсон талаар хэлэхэд танаа газрын эзэн эмэгтэй ийм шалтгаангүй зүйл хийхгүй л байх. Мөнгө хэрэг болсон байж магад. Болгоомжтой байгаарай Влад. Бүлэглүүд яаралтай мөнгө цуглуулж эхлэхээр дайнд бэлдэж байдаг юм шүү. За ядуусын хороол 5 том бүлгэн байдаг ба тэдний хариуцдаг боссууд ч бий. Биеийн үнэлэгчдийн хамгаалагч Хорхе, гахаа нэтлэгч Хар Бавгай, мөрөөцөгч Шо, халин магнагч Хөвөр, зоос гавчигчны гарт Жак. Влади одоо байгаа уушин газрыг хамгаалдаг бүр том босс нь биеийн үнэлэгчдийн хамгаалагч Хорхе. Тийм тэгээд яаралтай мөнгө босгож бүлгэн хоорондын дайх гэж байгаа гэдээ ойлгож болно. Зя төрүүлэгээрээ. Бага насны хүүхэдтэй айлууд бас ер нь яг гэр орноо цэвэрлж амжаагүй үедээ удирдлага яагаад болдоггүй дээ. Тэгвэл Univision-ийн Tokyo App-аараа удирдах болдог болсон мэдсэн үү? Зөвүүн багаз. Tokyo App-ийн entertainment зэс рүү ороод movie хэсгээр нь даран Univision-аа удирдаарай. Tokyo App-аас киногаа түрээсэл зурагтаач бас удирд. За тэгээ мань Влад лаануудаа янзлаа сууж исэн чинь зоос хавчигчны гарт Жак нь хүрээд ирнэ. Боссыгаа дуудаж яалаа.
Влад ч өөдөөс нь чимээг хүн ширтсэн ч Жакийн туслах нь "Хөөе жолдраа минь, манай боссын үгийг сонсоогүй юу? Боссыгаа дууд." Харин л дээ. Би чинь зүгээр л нэг лаа зардаг хүн шүү дээ. Муу навш чинь ява далаад ирдэг үл гэснээр Владийн бүх лаг эвдэлчтэй. Эргэн тойрны хүмүүс бүгд шок. Тэгсэн Влад доошоо сууснаа. "Өө, чи хамаг үнэтэй лаг маань эвдчих юм. Хайрын юм аа. Өнөөдөр ч лаа зарах чи буухаа боллоо доо." Ингэснэ хүлээв. Лаан дээр гიშгээд байна. Гэсэн чи нөгөө далжир туслахынх нь уур нь хүрээд яг Владыг өшлөх гэсэн Влад барьж аваад өлгөх гэн зодчдөг. Бүгд бас шок. Тэгсэн нөгөө нэг гар Жакийг нэмсгэлээд "Энэ залуу хүү таалагдлаа. Дараа тусдаа ярилцсанаа хүү минь" гэж үжсэн хоорхой өөрөө хүрээд ирдэг. Тэгээд дуулзын учрыг гэснээр өөрөөрөө дагуулад явнаа. Влад ч хугарсан лаануудаа хайрцагт хийгээд байжсэн чинь Жак хүрээд ирнэ. "Хөөе жаалаа. Босс чинь чамаг их магтаж байна лээ. Наад лаанаасаа залах бол над дээр ирж ажиллаарай. Чам шиг залуусыг буцаахгүй шүү. Маа энэ эвдэрсэн лааны чинь төлбөр" гэд нэг алтан цас өгчөд яваад өгнө. Тэгсэн хоорхой дуудаад Владад хутга өгснөө. "Үүнийг байнга биедээ авч явж бай" гин. Үүнээс нь харвал тэдний уулзалт нь бүтэлтэй болоогүй гэсэн үг. Мөн энэ хоёрын ярианаас бид хоорхой өмнө нь Хүлэг Баатар байсныг олж мэддэг. Хүлэг Баатар гэхээр улсад бол маш том гавьяа байгуулж байсан гэсэн үг. Тэгсэн нөгөө нэг гарч Жак чинь гаднаас Хүлэг Баатарууд хөсөлж оруулж ирээд хоорхойг алуулах гэж байгааг нь аль үжээ мэдсэн. Түрүүн хэлсэнчлэн хоорхой уг газрыг хамгаалдаг хамгийн том босс нь. Тэгээд өөрийнхөө найз осны Хүлэг Баатарыг дуудсан байгаа. "Чи дөхөөд ирэхээр нь очиод тосороо гэх даалгаврыг манай Владад өгнө." Ингээд нэг гарч Жак нь ингээд улсаас ингээд Хүлэг Баатарууд хөлслөөд хоорхойг алуулах гэж байгаа гэсэн үг. Тэгээд хоорхой ч гэсэн ингээд өөрийнх нь таньдаг Хүлэг Баатарыг дуудаад аваад ирсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд бүлгэм хоорондын дайнд игдэх гэж байгаа гэдээ ойлгож болно. Влад ч бид илүү сул талтай байгаа юм байна да гэл нэг саваа зөксөжсэн чинь "Хөөе жаалаа. Саваагаас авах үедээ дохоогоо битээг илүү ойртуул" гэх хоолой толгой дотор нь сонсогддог. Новш гэж юм барьж аваа савах бүртлийн гэх юм аа. Сарын өмнө би тасгаар аянган зөхөлснөөс хойш нэг хоолой сонсч эхэлсэн. Ямар нэгэн бариас авахаар л чихэн дэр минь чөтгөр шимж эхэлдэг. Тэгэл нэг тоохгүй ахаас авах гэсэн ойртуул гэхийг сонсдог. Мань хүн ойртуулаас аваад цай арай өөр мэдрэгднэ. Нэг чадаад ч байгаа юм шиг. Миний бид яг юу шүглчихсэн юм бэ? За манай хүний даалгаврын өдөр болж хоорхойгийн найзыг авчрахаар явна. Энэ үед хоорхойгийн найз ямар нэг юм алдсан илдээ арчаа зогсож байдаг. "Хөөх шөрөгч лүүд юм аа. Өвлийн хүйтэн яс хүртэл сэнгэнүүлж байна шүү" гэсэн Влад хүрээд ирнэ. Шар үссэн хэрнүүдийг чинь харсан язгууртан шиг харагдаж байна шүү. Бодвол хоорхой чамайг замчаар илгээгээ юу. Гэхдээ нь Влад захиа өгдөг. Уг захиа нь хоорхой одоо байгаа нөхцөл байдлаа бичсэн байлаа. Хоорхойгийн найз Хүлэг Баатарч "Хэрв чи намайг төөрөвлвөл би чамайг алж орхин шүү" гэсэн чинь Влад нэг их тоохгүй. За ухааны юм хэлдэг. Тэгсэн нөгөөх нь "Ойлгох гэсэн чи ерөөсөө тоосонгүй. Юу вэ? Ийм болохоор л хоорхой түнд итгэж замчлуулахаар явуулсан юм байна." Хоёулыг агуу дулаацаа сууж байсан чинь Влад нэг мах гаргаж ирээ шараад эхэлдэг. "Хөөхрий мах надад байна уу?" "Байхгүй. Надад илүү боож өгөөгүй штт. Танд хоол байхгүй мүү?" Бага. Гэхдээ гоё үнэртэж байна. Хөөе жаалаа. Чамд надаас асуух юм байна уу? Би нэг махаар нэг асуултанд хариулъя. Нэг холдоод байх боломж биш шүү." "Хэдийг авах юм? Идмээрээ л зүгээр хэлчихгүй дээ." "Хөөш хүүхдээ. Би бардамцантай хүн шүү. Хүлэг Баатрууд өгчөөж хариуд нь юм авдгийн заа юу?" "Та тэгвэл авраа ашиглаж мэдхүү?" "Хүлэг Баатар бүр авраа ашиглаж чаддгийн биш ээ. Тоодоо хэдэн л чадна. Бас би чадна" гэсэн чинь Влад бүх махаа өгснөө. "Та бүгдийг нэд хариуд надад авраа ашиглаж үзүүлээч" гэсэн чинь өнөөхөн ч бос зогссноо зүүнүүдээ нэд авраа ашиглаж үзүүлдэг. За ингээд хурч ирээд хойгуур нь бохир зайлуулах хоолоогоор тэд явж орноо. Шууд хаалгаар нь оруулахгүйгээд тэгээ годамжиндаа ирсэн чинь баахан хүмүүс тус нүчиндээ хутгалт зэвтэж явахын тэр. Влад сандраад "Би шууд явлаа. Та араас ирээрээ" гэд гүгээд явцдаг. Тэгээд ирсэн чинь хоорхой шархтцсан уушин газрын эзэн эмхтэй шархыг нь боогоо сууж байхын тэр. Тэгсэн нөгөө ганц гарт Жак нь төрүүлээд дайрчжээ. Хоорхойгийн шархсан шалтгаан нь ганц гарт Жак Хүлэг Баатар авч ирээд толдуулсан болохоор шархтцсан сууж байгаа юм байна л да. Тэгэл найзыг нь авч ирсэн үү гэсэн чинь Влад "Тийм ээ, үнэхээр итгэж болох хүн шиг харагдсан шүү. Бүр авраач ашиглаж чаддгийм байна лээ" гэсэн хоорхойгийн царайнд барааснаа. "Влад, миний хойноор манай найз авраа ашиглаж чадахгүй" гэж бэжсэн хаалган онгоогоод өнөөгч нь ороод ирдэг. "Их хол газар ирж нуугдчээ. Уулзалгүй удсан байна шүү хоорхой." Тэгсэн юу болсон бэ гэсэн чинь энэ нөхөр нөгөө хоорхойгийн найзыг алчаа зогсож яхад нь Влад ирээд анзаарлагаа аваад ирсэн энэ юм байна л та. "Их өөрчлөгдсөн байна шүү. Яагаад гинэтгэн намайг хайж ирэх болов?" "Гүнтэн гайдер нас барсан. Одоогоор олон зарлаагүй байгаа.
Хөөр хийлэлтэй гүнтэн гайдрын төлөө гэснэ виски ч юм уу фүүзти ч юм уу нэг юм хонdoglаад өргсөн хор хой шууд л ойрлоо дайрдаг. Бас шин гайдэр гүн болжгүй Сигмунд гүнтний төлөө. Сүлгцэн хүлэг баатар хор хойг авчиргээ чин гүнтний тушаасан юм байна л да. Тэгээ эсэргүүцэл аал гэж тушаасан бүр. Хөөх юм манай Влад 1000 туслах гэд үзээд бүтлгүүддэг. Тэр өдөр чи яагаад тушаал дагаагүй юм бэ? Би бол хүн, тийм хүн босын тушаал дагдаггүй. Үгүй шүү. Чи хүн биш. Хүлэг баатар. За амрах цаг чинь болж. Гэснэ авраг ашигласан эргэн тойрондох бүх хүнийг хор хөдөө ам завшаа тайна. Харин Влад бүр гайхацсан. Навш, юу болоод байна гэж харсан. Хор хөгийн толгойг барьсан нөгөөх нь зогсож идэв. Гудамжинд гэр орон гих зүйлгөө байсан хүүд гараа сунгасан анхны хүн хор хойг сарны гэрэл ойрцоор залуу хүүгийн өмнө хідэн хэсэг дасчан хаялаа. Влад орилол сэлэн барайл дайрсан толгойд нь "Бол" гэж нөгөө чөтгөрөн шивндэг. Нөгөөх нь сэлмнээс нь болцснаа. Юу вэ? Элдний номыг ашигласан уу? Гудамжны золбин бацаан яаж элдний номыг мэддэг вүлээ? Гэт гайхснаа илгэрүүнд тэрээд нэг унгачдаг. Төрөлхийн авьяастай юм байна. Совингаа дагаад биеэ эргүүлж тэрэлтийн хүчийг багасгалаа. Амьсгал хүмүн. Үгүй болж ухаан алдан шүү. Одоо алхад хитрхи хайрын авьяас байна. Дараа нь илүү аюултай болоод ирэхээр нь олъё. Хөөе замч жаалаа. Хүлэг баатрууд өгсөн зүйлд хариу барьдаг юм. Би хор хойгийн найз биш. Би чамаас шудраг бус төлбөр авсан болохоор махыг чинь буцаагаад өгье. Харин хор хойгийн толгой миний чамд үзүүлсэн ааврагийн шудраг төлбөр болог. Намайг Годин гэдэг санаж яв. Гэснээ яваад өгнө. Би чамайг аландаа. Харж л байгаарай Годин. Аландаа. Удалгүй уушин газрын эзэн эмхтэй ирээд эндээс зогт ухаантай байгээд алхтаад явуулдаг. Жимена тэгээд Владыг түшээд явна. Харин тэдний араас ганц гарч Жакийн хүмүүс алах гээд хөөж байдаг. Тэгэл зогтаад таарсан газар ороод ирсэн чинь нөгөө ихэнд гардаг дархан өвөө "Хэн бэ?" гэд гараад ирнэ. Яг үндэ дархан өвөгийн герт манай хоёр ороод ирсэн юм байна л да. Та хоёр яагаад энд байгаа юм? Харж унтцгаа гэсэн чинь Жимена хутга олж барьснаа. Битгий хөдөл. Би таныг алан шүү. Энтергээ солиороод эхэлнэ. Солиор шүү гэдэг юм. Дархан өвөөч өөрсдөө хүний гертэ харж орж ирч гээд үгээ солиороод байгаа юм бэ гэд гайхна. Тэгснэл өстө нөгөө өлгөөтэй илтээ өг мөг гэд шууд үсээ тайраад энэ хангалтгүй ч гэсэн би дараа тань заавал төлөх болно. Хамлая. Илтээ өчгөлдөө. Гэхдээ дархан өвөө Владыг явах гэж байгааг ойлгодог. Өвгөн ч гэсэн хар зогсож байснаа илтээ өгöd хог төрдөг дэргэндээ Владыг нун гараадгүй. Тэгсэн нөгөө ганц гарч Жакийн хүмүүс ирснээр доторхыг нь үзвэл наад ардаа хинтээ яваа энтер гэд ард нь байгаа хүнийг асуугаад хогоос хат минь тусалж байгаамаа гэдэг. Тэгэл малгайг нь орсон чинь Жимена нүрээ хөвчилгснэ. Амьдрах яасан хэцүү юм бэ? Гэхдээ нь явуулахар болно. Тэгснээл ахаад байц гэснэ хогон доторхоо шалгуул гэдэг. Тэгээд нэг хар арьстай нөхрийг дуудснаа шалгачаа дараас ирээрээгээд бусны яваад өгнө. Тэгсэн нөгөө жадаа албаар буруу газар нь зоосноо. Харвин голд завь үлдээсэн гэсэн. Бүгд тийшээ явсан байгаа. Завруу битгий яваарай гэж хэлснээр яваад өгнө. Тэгсэн яг үндэ нөгөө ихэнд халаасны улгаа хийгээд баригддаг хүүхдээ ах нь энэ хар арьстай нөхөр байж таарад ачааг нь хариулж байгааны нэмгэнэ. Тэгэл эцэст нь хогийн цэг рүү ирснэ. Баяртай Влад, бие бодоорой гэд хотоос Владыг гаргадаг. Владын гартаа барьсан од бол дархан өвгний мөрөөдлөөрөө бүтээж охины нулимсаараа худалдаж авсан гэлд байлаа. Владныг агууд түүдэг асаангаа намайг сонсож байгаа үсттэй. Сонсож байна. Чи яг хин юм бэ? Мэдхгүй. Элдний талаар тийм их мэддэг хэрнээ хин гэдгээч мэддэггүй хэрэггүй. Угаасаа тэр нь ч дээрвэлгүй. Ой санамжаас эргээхэд чинь би туслая. Харин чи миний илд бол. Чи чөтгөр байсан ч хамаагүй. Би чөтгөрөөс биш хин ч биш болохоо сайж байна. Болж байна. Би чиний илд болъё. Зэн үргээд бичлэгээ дуусгая. Хүмүүс наана машиноос илүү гоё шинэ бичлэг үзьегээд байсан болохоор нь одоо сүүлийн үед хамгийн од болж байгаа вебтүүнийг сонгоод ярьж өглөө шүү. Тэгээ удахгүй аним болж гарах юм байлээ. Одоогоор нийт 96 бүлэг гарсан байгаа. 7 бичлэг багтаагаад ярьчих байх. Мөн дараагийн ангийг хурдан үзхийг хүсвэл subscribe хийж лайкаа дарахаа битгий мартаарай. Тийм бас би ингээд Монгол зурагт ном хөгжүүлэх гээ дотоод гоё чанартай зурагт ном лайт нүүлтэй болъё гэж мөрөөддөг байхгүй юу? Бараг багасаа л тэгэж мөрөөдсөн. Тэгээ одоо ч оролдож байгаа. Тэгээд та хэдтэй Монголын хамгийн анхны лайт нүүлийг танилцуулъя гэж бодоод Pixie Tales-ийг ап руу ороод уншаарай. Бохир намтар гэдэг ийм зохиол байгаа. Одоогоор эхний 4 бүлэг нь орсон байгаа болохоор та хэд уншиж болно. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Намайг дэмжээрэй заа юу. Хайртай шүү.